За сайн байцгаана уу, намайг Бани гэдэг. Миний channel Тавтан байрал. Би бол өөрийн хувьд бол Америк 10 өдрийн хувьцаа амир өмсөх дуртай. Тэгээд өнөөдөр би та нарт яг 5 стилийг харуулна. Ер нь яг 5 ивент зориулсан. За эхнийх нь бол date night болцоонд, хоёр дахь нь бол ямар нэгэн ивент те black tie event гэдэрт зориулсан. Гурав дахь нь бол зүгээр энгийн хувцлалт. Дөрөв дэх нь бол ер нь office өмсөх хувцс ч юм уу, ажлын хувцс гэсэн үг. Тэгээд тав дахь нь бол girls night. Ер нь тэгээд баддаан харангийн хувцсуудаа яаж стил хийх би та нарт харуулгаална. За ингээд бүгдээрээ бичлэгээ эхэлцгээе. За эхнийх нь бол date night болцоод өмсөх хувцас байгаа. За би энэ хувцсанд ороод мөрөө гаргасан фотол би нийлүүлээд энэ урт UP-г би ингээд хамт өмсөж байгаа. 10 өдрийн хувцсыг стилж авахдаа одоо ямар материалаар хийгдсэн нөлөө нь бол хамгийн чухал. Зүгээр ингээд хоёр хувцастэй хоёулаа 10 өдрийнх байж байгаа ч гэсэн материал нь өөр байгуул ингээд хувцсанд илүү тийм dimension оруулж чаддаг. Нэг хувцс илүү сонирхолтой харагдаж чаддаг. Жишээлбэл би одоо энэ хувцсан дээр бол тий хар мөрөө гаргасан фотол. Тэгээд ийм хар ийм satin UP-г өмсөж байгаа. Энэ хоёрыг ингээд хостуулангууд яг дан хар ингээд жигэд харагдж байгаа ч гэсэн ингээд илүү нөгөө материал нь өөр болохоор хувцс илүү өөрмөц харагдаж байгаа. За би энэтэй нийлүүлээд би энэ хар энэ сандалыг өмсөж байгаа. Энэ гэдэг kitten heels болзоноос шалтгаалаад яг ямар хутал өмсөхөө бодож олно. Хэрэг ингээд их алхаж байгаа багвал ер нь тийм урт өсгийтэй гутал ер нь би бол зөвлөхгүй. Гэтэ та үнэхээр өндөр өсгийтэй гуталаа зөв өмсч чаддаг бол бүр oh my god you are a champion заяа бүр үнэхээр мундаг. Би бол хувьдаа бол өндөр өсгийтэй гуталтаар бол энэ амар удаан алхаж чаддаг болохоор би ихэнхдээ энэ kitten heels-ийг энэ богинохон өсгийтэй гуталыг юу өмсдгөө. Тэгэл ямар ч хувцсанд ер нь айгүй хөөрхөн харагддаг. За ингээд дан хар хувцас өмссөн байгаа ч гэсэн ингээд хамгийн гол чухал зүйл бол энэ хувцас яаж accessorize хийх нь бол зөвөө. Одоо бүсгөвч зүүсэн байгаа. It's like a gold нэг юм атлаг chain effect өгөх юм шиг надад санагдсан. За тэгээд энэ угаас атлаг юм чинь би хажуугаар нь бүх одоо зүүж байгаа эмэг бүгэж бүх зүйлүүдээ бас ер нь атлаг яг өнгөөр яг нэгэн жигэд ингээд болгосон байгаа. Тэгээ болзоо юм чинь би энэ хар Chanel-ийн байга үрээд явж байгаа. За хоёр дахь хувцс бол ямар нэгэн ивент тийм үү, шинэ жил ч юм уу, ямар ч хамаагүй ивент дээр өмсөж болох гоёлын гэсэн. Миний дээр юбктай адилхан миний энэ палаж бас яг тийм satin материалаар ингээ хийгдсэн. Тэгээд ер нь ямар нэгэн хар палажийг өмсөж байхад бинийхэн хэлбэр тохирсон палаж өмсөх нь бол хамгийн дайггүй. Цээжээс ахуулаад доошогоо ингээд тийм намрыг палаж өмсөхөөр би ингээд яг нэг төмс шиг харагдаад байт юм аа. Тийм болохоор миний биед бол илүү жоохон яг бэлхүүсээрээ баруун палаж тэгээд ерөн жоохон цээж ингэрэг гаргасан палаж өмсүүлээ. Надад бол хамгийн дайггүй харагдсан юм шиг надад санагддаг. Тийм болохоор миний энэ палаж яг энд тохирсон байгаа. За тэгээд энтэйгээ нийлээд би энэ хар түүбэл би ялгаагүй Chanel-ийн цүнхээ үүрээд бүгд зүйлтээр бол би мөнгөлөг, эмэг, зүйлт, бугуйвч дүүдийг хосолсон байгаа. За ингээд black tie event-ийн хувцас дуусаа. За дараагийн хувцас бол энгийн үед өмсөх болох хувцас. Энэ хар jeans тэгээд энэ хар подолкийг хослуулж өмссөн байгаа. Би accessory гэх юм бол би бол яг одоо энэ өмсөж байгаа энэ гарныхан бүгжүүдээ бол би бүр юу ч олж яасан ер нь дандаа зүгдэг. Тэгэд энэ дээрээ би хослуулаад мөнгөн цаг тэгээд энэ бугуувчаа би хослуулсан байгаа. Энгийн хувцас өмсөж яасан ер нь яаж хувцас accessorize хийж байгаас шалтгаалаад ямар ч хувцсыг ер нь яг өөрийнхөөгөө болгож олно. Яг бол ингээл те хар подолк, хар джинсийг бол хинч өмсөж олно шүү дээ. Гэтэ ямар accessory зүүж байгаас ч шалтгаалаад таны хувцас чинь илүү өөрийнх болон илүү өвөрмөц харагдаж болно гэсэн үг. За би гутлаа бол зүгээр Converse өмссөн байгаа. За одоо бүгдээрээ дараачих руу норыг office. За зарим хүмүүс ер нь яг тийм арьсан хувцас өмсөхөөс ер нь амар айдаг. Ингээд арьсан хувцас өмсчихээр мэдгүй. Би ягаад юм мэдгүй. Би бол өөрөө тийм арьсан хувцас өмсөх амар дуртай. Гэтэ хүмүүс амар арьсан хувцас өмсөхөөс жоохон айд юм шиг байгаа. Миний хамгийн дуртай өмсөх өмдүүд бол энэ арьсан өмд. Тэгээд яг энэ арьсан өмд нь ингээд тийм жоохон тэг гялхар ингээд харагддаг болохоор бас энэ хар өнгийн хувцанд ямар ч ингээд dimension ингээд оруулж чаддаг. За тэгээд надад л office бол өмсөж болно гэж бодож. Гол нь яаж стил хийх нь л чухал гэсэн үг. Би энэ хар арьсан өмдөөгөө би хостуулаад энэ говь кашмирын зүгээр энэ ингийн хар цамцыг өмсөө. Тэгээд дээгүүрээр нь би энэ хар пижака хостуулаад өмссөн байгаа. Ингээд нийлүүлэнгүүд нэх амар арьсан өмд өмссөн байгаа нэх амар сүртэй харагдахгүй болж байгаа байхгүй да. За тийм тэгээ мэдээж хослуулж өмсөх зүйл бол би энэ дээр бол эмэг тэгээд зүйлт
Тэгээ мэдээд office хэмжээнд би цагаа зүүсэн байгаа. Гутлын хувьд бол та нар өөрсдөө чинь л доор. Би бол хувьдаа энэ loafers-ыг зүгээр өмссөн байгаа. За хамгийн сүүлийнх нь бол October Girls Night. Энэ бол casual жаж болно, ер нь date night жаж болно. Гэтэ би зүгээр энэ хувцсанд гарчих хэрэгтэйсэн болохоор би зүгээр Girls Night гэдээ оруулсан шүү. Би энэ outfit дээр бол би энэ хар тэрхгөө өмсөд тэгээд хар тэрхгөөгоо та нар зүгээр те 100 байгуул те зүгээр жирийн хар тэрхгөө өмсөж болно. Хар тэрхгөө өмсөхгүй ч жаж болно. Тэгэд өвлийн үед бол та нар юм дотроо юм ноосон материалтай юм хар тэрхгөө бас өмсөж болно. Миний өмсөж байгаа нь ингээд дотор тал нь юм арьсны өнгөтэй тэгээд гаднах тал нь яг зүгээр юм хар шилэн тэрхгөө өмсөж байгаа юм шиг ингээ харагддаг. Энэ бол амар дажгүй. Яг одоо Тайванд амар хүйтэн байна. Тийм болохоор энийг гадуур өмсөж явж байхад ингээд зүгээр шилэн тэрхгөө өмсөж байгаа юм шиг харагдаж байгаа ч гэсэн яг үндэ бол дотор амар тийм дулаан носон. За тэгээд би энтэйгээ хослуулаад энэ жижигэн mini skirt, энэ жижигэн богинохон юбкийг өмсөд энэ хар макийг өмсөн байгаа. Гэтэ энэ мак нь ингээд жоохон хүзүү руугаа яг ингээ хүзүүний талд мак агаа. Би бол хувьдаа ингээд яг юм бүтэн хүзүү хаасан тийм цамц мак гэдэг юм жоохон өмсөх дургу. Яагаад гэвэл ингээд минийх ингээд амар амархан ингээд давхар руу гараад ирдэг болохоор энэ дээр ноосон юм байхаар ингээд илүү илт харагдаад байд юм шиг санагдсан. Тэгээ бинийгаа стилхтэй зүгээр ингээд эмэг гэд энэ дээр бол би хүзүүний зүйл зүгээгүй. Яагаад гэвэл ингэрэг нь хүзүүн дээр байгаа болохоор ингээд дээрээс нь хүзүүний зүйл нэмчихээр ингээд яг энэ хэсэгт ингээд амар их юм овоолгоод байгаа юм шиг надад ер нь санагддаг. Тэгээд дээрээс нь ингээд давхар руу ингээд гарч ирэх юм бол ингээд анхаарал нь хувцанд биш гэдэг хүзүүний энэ хэсэгт ингээд нэг овоосон юм ингээд юм харагдаад байд юм шиг надад санагддаг. Тийм болохоор би ер нь тийм урт ингэрэгтэй цамц юм маг те подолк өмсөж байхад ер нь хүзүүний зүйл зүгхээс халаадаг. Тэгсэн дээр би энэ мак байгаа болохоор ингээд миний гар ингээд амар нүцгэн харагдаад байсан. Тийм болохоор би энэ дээрээ чадхаараа ингээд бүх бөгжөө зүүгээд бүх жижигэн бугуувчудаа ингээд зүүж байгаа. Minimal бүгж зүйлт бугуувч дээр байгуул ийм зүйлүүдийг ингээд давхарлахад илүү амархан. Тэгээд амар олныг зүүцсэн байгаа ч гэсэн нэг их бүгж одоо зүйлт зүүж байгаа юм шиг харагддаггүй. За тэгээд би энтэйгээ хослуулаад би энэ ээжийнхээ өгсөн энэ Dior-ийн хар бүүттэй хослуулж байгаа. Ингээ ямар ч зүйлт бүгөө зүүж хахад бас одоо тэ гутал цүнхнийхэн одоо тэр яг тэр төмрөн материалыг бас хараарай. Тэр нь ингээд таны хүзүүний зүйл бүгөөжтэй нэгэн чигэд байгуул бас илүү гоё харагддаг. Жишээлбэл энэ Dior-ийн гутлын энэ hardware нь бол ингээд те яг мөнгөлөг. Тэрнтэй адилхан миний бүгөө зүйл бүх зүйлүүд бас яг мөнгөлөг. За энэ хүү бичлэгийг үзсэнд баярлалаа. Та нар таалагдсан байх гэж бодож байна. Тэгээд та нар илүү хувц юм уу эсвэл гоо сайхны мэдээлэл авмаар агуул та нар subscribe дарж олно. Эсвэл миний Instagram-ыг дагаж олно. Bunny BT гэдэг. За ингээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай. Bye.